За өдрийн мэндэргээ. За энэ сайн эмэгтгэл болжээ. Бид нарт бас сайхан гарын авлага болохоор болж гэж харж байна. Тэгээд 3 парламент дамжаад ирсэн. Тэгээ энэ дотор мэдээж байнгын хорооны нэршлээс ахуулаад хамрах хүрээ одоо энэ одоо бидний өнгөрсөн жилээс эхтэл бид нар байнгын хороо маань ингээд өөрчлөгдлөө шүү дээ. Тэгээ энэ одоо ямар бэрхшээл авчирдгийн тэгээд яаж ангилж энийг бас гаргахад тийм нэлээ юм орсон байх гэж бодож байна. Энэ талаар бас тэр байнгын хорооны нэршил юунууд өөрчлөгдөхэд яаж үзчихээ гэдгийг бас нэг асууя. За тэгээд ариун заяа гишүүн бас өөрөө хэлээд байна. Биелэлд хангалтгүй байгаагийн л одоо цаад учир шалтгааныг бид нар голлон тодорхойлох зорилготой байсан гэсэн. Энэ бол маш сайн зорилго байна л да. Тэгэхээр энийг энэ дээр яг нэг бүр их сайхан ойлгомжтой тодорхой жишээ байвал бас хэлж өгөөч. Нэг ийм учир шалтгаанаас болоод энэ одоо биелэлд хангалтгүй байдаг юм байна. Тэгэд энэтэй уялдуулаад одоо манай ажлын хэсгийнхнээс асуухад биелэлтийн хувь нь одоо өндөр байхын тулд байнгын хорооны тогтоол маань одоо өөрөө ямар байдлаар гарч ивэл одоо ер нь эхнээсээ нэг биелэгдэхгүй ийм байнгын хорооны тогтоол ч юм уу ийм хууль юунууд ингээд бас гараад ирдэг бол би бол яг байнгын хорооныхаа тогтоол дээр л ер нь гол төвлөрөх юм бодолтой байна. Тэгэхээр энэ дээр юун дээр цаашид анхаарал зүгээр байна вэ гэдэг. Тэгээд энэ тогтоолын төслийн 4-дэр бичсэн байна л да. Байн одоо ингээд хэмэл оюухан ашиглан дүн шинжилгээ хийх гэчээд байнгын хорооны тогтоолыг засгийн газар болон холбогдох байгууллагад албан ёсны нэгдсэн системээр энэ шууд дамжуулан өргөх гэж ойлгож байгаа. Бид нар ч одоо байнгын хорооны тогтоол маань их хурл руу очдөг байх. Их хурлын тамгын газраар ороод ингээд дамжаад яваад одоо жишээ нь боловсролын яам дээр очих нэхэд бас шат дамжлага дамжаад байна уу? Одоо шууд явдаг дамжуулан хүргэх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох байгууллагад үүрэг олгосгоё гэдэг нь одоо энэ ямар байгууллагыг яамдуудыг хэлж яана яаж яана гэдгийг бас нэг асуучих. За тэгээд яг хөө нарийн энэ доторхоос л асуухыг хойш тавья гэдэг шиг байна. Гэхдээ би энд нэгийн 7 гэсэн нэг юу байгаад байна. Энд ингэж л олон улсын хөтөлбөртэй нэг Кембрижийн Монгол Тэмүүлэл шинэ эхлэл гэсэн сургуулиудыг өөрийн хичээлийн байртаа болгох эрэлт хэрэгцээд нийслэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гээд ард нь биелэлтийн тайлан дээр бол юу ч хүчээгүй л байл да. Энэ тэгэхээр төсөв байсан байх гэж ойлгож байгаа тийм хөрөнгө оруулалтын асуудал байсан. Тэгэхээр энэ зүйл одоо хаана тусцсан байж байгаа энэ биелэлд бичих аргагүй ийм заалт байсан байна уу гэдгийг бас тодруулаад асууж яах вэ дотроос. За баярлалаа. Ариун заяа гишүүн хариулна. Дараа нь боловсролын яамнаас сая асуултанд хариулнаа. За манай байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээ одоо 3 парламент дамжаад өөрөөр нэртэй байж 2-3 одоо байнгын хороо салж нийлээл одоо нэгдсэн гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэдгээр одоо байнгын хороо одоо манай одоо байнгын хороонд хамаарагдж байгаа шинжлэх ухаан, соёл, спорт, залуучууд одоо бүхий л одоо энэ 4 салбарын хүрээнд манай одоо энэ өмнөх байсан нэршлэрээ нэгдсэн байдлаар ач тэр аль аль нь ороод явж байгаа. Тухайлбал одоо боловсролын байнгын хорооноос өгсөн үүрэг даалгавруудын хяналт шинжилгээ энд бол хийгдсэн гэсэн үг. Ямар одоо заалтууд нь жишээлбэл одоо хүчингү болж ийнү гэхлээр 2017 оны 6 сарын 9-нд одоо засгийн газарт чиглэл өгсөн байгаа юм. Боловсролын багц хуулийн төслийг одоо шинжилсэн найруулгын төслийг боловсруулан 2017 оны намрын чуулганы хугацаанд улсын их хурлд өргөн мэдүүлэх гэдэг. Тэгээ өргөн мэдүүлээд хуульд батлагдаад явж итэл үүнийг одоо хяналтаас хасах шийдвэр огт гарахгүй байгаа учраас одоо хүртэл бид нар ингээл бэлдсэн гээл дүгнээд явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө буруу юм аа гэж. Тэгэхээр ер нь бол энэ тогтоолын дагаж гарч байгаа тогтоолын 4-р заалтаар хинт үүрэг даалгавар болгоод байгаа юм бэ гэхлээр ер нь бол улсын их хурл өөрийн өөртөө буюу улсын их хурлаас өгөгдөж байгаа үүрэг даалгавар өөрөө системд ер нь яаж бүртгэгддэг юм. За улсын их хурлын тогтоол бол парламент дээр болон одоо legal info дээр гараад явж байгаа. За байнгын хорооноос гарч байгаа тогтоол бол бүртгэгдэхгүй шүү дээ. Хаа нэгтээ ил тавигдахгүй тий. Тэгэхээр байнгын хорооноос гарсан тогтоол нь өөрөө эргээ засгийн газар дээр хэрхэн яаж очиод яг хэрэгжүүлэх байгууллага дээр хэрхэн яаж очиж байгаа юм гэдг нь бол ингээд дунд нь хаягдчихад байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бол бид нар нэгэнтээ өнөөдөр энэ цахим шилжилт гэж ярьж л байгаа юм бол нэгдсэн одоо бас юм үүрэг даалгавар өгөлт за хэрэгжилт болоод одоо тайлангалт нэгдсэн нэг платформтой байвал зүйтэй юм биш үү? Хооронд нь ер нь уялдуулах ёстой юм байна. Засгийн газар улсын их хурл яг энэ ажлуудаа уялдуулах ёстой юм байна. Тэгэхгүй бол нэг
одоо даалгавар өгсөн болдог, нөгөөх нь тэгэл нэг хүсвэл тайлгначаад хүсэхгүй бол тэгээ мдээгүй ш тэгэл орхичдаг нэг ийм л нөхцөл байдалтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чанартай даалгавар өгье. Тий. Тэгээд одоо legal info дээр ч гэсэн бас оруулдаг бай. Тэгээ ер нь одоо бүх одоо хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгөгдөж байгаа газрууд нь ч гэсэн үнийг мэдэж хэрэгжүүлдэг байя гэдэг ийм одоо санал байгаа юм. Албан ёсны нэгдсэн системээр дамжуулан хүргэдэг одоо гаргадаг байна гэдэг нь бол үндсэндээ legal info хэлж байгаа тий. Болон одоо манай парламентийн одоо хуудсуудыг хэлж байгаа. За үүрэг даалгавар мэдээж нөгөө бид нар хяналт шинжилгээг тухайд одоо ярьж байхад учрал сайд бас нэг учрал сайд байсан шиг асуугаад санаад байхын тухайд нөгөө яг энэ үнэлгээгээ ярьж байхад тэгэхэд би яг асууж ирсэн. Одоо үүрэг даалгавар одоо биелэгдэшгүй үүрэг даалгавар одоо өгцөн байна уу? Одоо биелэгдэх боломжгүй бол үнийгээ засгийн газар бас хэлэх ёстой штэ гэхэд үгүй одоо бид нар гүйцэтгэх одоо засаглал улсын их хурл одоо бидний дээд одоо байгууллага юу ч өгсөн бэ хамаагүй бид нар одоо биелүүлэхийг хичээн штэ гэж хариулж исэн. Гэтэл тийм бас биш. Улсын их хурлыг одоо өөрөө бас биелэгдэх боломжтой даалгавар өгч салбарыг л одоо ажлын сайжруулах гэдэг болохоос биш хэнийг нэг одоо юу гэдэг муухай харагдуулах одоо биелэшгүй даалгавар өгөх нь бол өөрөө утгагүй штэ тэ. Тэгэхээр аль болох ажлын сайжруулах, хуулийн биелэлтийн одоо сайжруулах, тулгамдж байгаа асуудал юу байна уу гэдэг одоо гол үндсээр нь шийдвэрлэх нь л одоо улсын их хурлын гишүүдийн байнгын хорооны улсын их хурлын үүрэх нь үүрэг юм аа гэж үзэж байгаа. За баярлалаа. Гадаад гишүүн тодруулж асуух уу? Түрүүний асуултыг бол төр байжгаад боловсролын яамнаас асууна. Төр хойшлоо та тодруулаад бусад саяын ариун зай гишүүний хариулттай холбоотой. Гадаад гишүүн. Харин тийм биелэгдэшгүй заалт тийм даалгаврыг л бид нар тогтоолоор өгчхөөр тэгээд энэ биелэгдэхгүй юм болж байгаа болов гэдэг юм байгаа. Тэгээд бид нар ч бас шалгуур үзүүлэлт гэдэг юм ярьж байгаа. Тэ одооноос нэлээ одоо энэ чинь нэг зүгээр юм чанарын байдлаар одоо биелсэн биелээгүй дээшлсэн дээшлээгүй гэсэн нэг юмнууд үтчихэд байгаа бол хэдэн хувиар дээшлсэн нөгөө зорилго нь хэд байсан KPI энтрийг бид нар бас оруулж ирээд явсан нь бол цаашид юу болох байх л та. Үр дүнгээ өгөх байх гэж ингэж харж байгаа. Тэгэхээр тиймэрхүү KPI байгаагүй нөхцөл ч гэсэн одоо энийг бас нэлээ тодруулаад ингээ бичээд ирж тэгээ бид нар энэ дээрээс бас цаашдаа сургамж аваад тэр юмнууд ингээд оруулаад бичгэд яах вэ? Зүгээр үг хэлчихэж байгаа ш ариун зай гишүүний хувьд бол тэгээд баярлаа гэд.